Эзгүйхээр аялж яваа залуухан скаут луужин ашиглах чадварт маш хурдан суралцдаг. Таньдаг газраа таамагаар хайж дэмий цаг алдахын оронд луужингаа ухаалгаар ашиглах нь маш их цаг зав хүчин чармаалтыг хэмнэх болно. Учир нь луужин хизээж буруу заадаггүй. Тэгвэл Христэд итгэгчид бидний дотор бидний замыг зөвөөр заах мөнхийн луужин өгөгдсөн байдаг гэдгийг та мэдэх үү? Энэ луужин бол эзний ариун сүнс юм. Хамтдаа нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаараар доктор Стенли бидэнтэй итгэгч бидний амьдралд хийдэг ариун сүнсний нэгэн гайхамшигтай үйлчлэлийн талаар ярилцах болно. Ариун сүнс биднийг хамгаалж, удирдан чиглүүлж, урам зориг өгч, биднийг ухаалаг мэрэгэн сонголтуудыг хийхэд тусалдаг. Гэвч бидний дуу чимээгээр дүүрэн энэ амьдралд ариун сүнсний дуу хоолойг ялгаж салгаж сонсно гэдэг амаргүй. Тиймээс хэрвээ бид түүний мэрэгэн удирдамжийг хүлээн авч сурахыг хүсэж байгаа бол түүний намуухан дуу хоолойг барьж сонсож сурах нь чухал юм. Ингээд хамтдаа бидний хөтөж болсон ариун сүнсний талаар үргэлжлүүлэн суралцгаая. Доктор Стенлиг хамтдаа өгтөн авцгаая. Та бид өдөр бүр янз бүрийн шийдвэрүүдийг гаргах ёстой болдог. Зарим шийдвэр маань ач холбогдол өндөртэй чухал шийдвэрүүд байдаг бол зарим нь тийм ч чухал биш жижиг шийдвэрүүд байдаг юм. Гэсэн ч бидний гаргаж буй аливаа шийдвэрүүд том, бага гэлтгүй бидний амьдралд чухал үр дагавруудыг дагуулж байдаг. Зарим үр дагаврыг бүр буцаах боломжгүй болох ч үе бий. Зарим шийдвэрийг нэгэнт гаргасан л бол үр дагаврыг нь амьдралынхаа туршид амсах ёстой болдог юм. Тиймээс бид бүгд дандаа зөв сайн шийдвэрүүдийг гаргахыг хүсдэг байх хэрэгтэй. Хэдий тийм ч бид тэр бүр үнийг хийгээд байж чаддаггүй юм. Христэд итгэгчид бидний хувьд хамгийн ухаалаг алхам бол тухайн шийдвэрийг гаргахдаа Бурхны бодол санааг олж мэдэх явдал юм. Тэгвэл бид ухаалаг мэрэгэн зөв шийдвэрүүдийг гаргаж чадна. За тэгвэл бид тухайн шийдвэрийн тал дээр Бурхны бодол санаа чухам яг ямар байгааг хэрхэн олж мэдэж болох вэ? Энэ чухал алхмыг хийхэд ариун сүнс бидэнд тусалдаг юм аа. Тиймээс би өнөөдөр та бүхэнтэй ариун сүнс бидний хөтөж гэсэн сэдвээр ярилцмаар байна. Ингээд Библиэс харъя. Иохан номыг нээгээд 16 дугаар бүлгийн 12-оос 15 дугаар ишлэлийг харъя. Иоханы 16-гийн 12-оос 15. Та нарт хэлэх зүйл надад олон бийж. Та нар одоо түүнийг дагаж эс чадна. Харин үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдна. Тэр өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ. Тэр минийхийг авч та нарт мэдүүлэх учир намайг алдаршуулна. Эцэгт буй бүхэн минийх. Тиймээс тэр минийхийг авч та нарт мэдүүлнэ гэж би хэлсэн мэлээ гэсэн байна. Тэгэхээр бид бүгд ухаалаг мэрэгэн бурханлаг зөвлөгөөг хүлээж авахыг хүсдэг. Гэвч ихэнх тохиолдолд хүмүүсийн бидэнд өгдөг зөвлөгөө тийм ч ухаалаг байж чаддаггүй юм. Заримдаа тэдний зөвлөгөө өнгөн дээр ухаалаг мэд сонсогдовч үр дагавар нь маш хортой байх ч үе бий. Тэгвэл бид хүмүүсээс зөвлөгөө хүсэх тал дээр маш ухаалаг байх учиртай юм шүү. Бас тэр чинээгээрээ бусдад зөвлөгөө өгөхдөө ч ухаалаг хандах учиртай. Найз минь, хэрвээ чи хэн нэгэн хүн зөвлөгөө өгч байгаа бол нэгдүгürt тэр хүнд бурханлаг зөв зөвлөгөө өгөхийг эрмэлзэх ёстой. Хоёрдугаарт цаад хүн чинь яаж хүлээж авахаас үл шалтгаалаад зөвхөн үннийг хэлэх хэрэгтэй. Хэрвээ та тэр хүндээ тааруулан үннийг гуйлж худлаа хэлж байгаа бол та тэр хүнийг үнэндээ хорлож байна гэсэн үг. Тиймээс тэр хүний сонсох ёстой гэж бодсон тэр үннийг л зөвлөх хэрэгтэй. Түүнээс биш тэр хүнд сэтгэл төрүүлэх гэж, өөрийгөө эерэг ойлгуулах гэж хичээхдээ үннийг гуйлж болохгүй юм. Хэрвээ та ингэж чадахгүй бол шударгаар уучлаарай. Би энэ тал дээр зөвлөгөө өгч чадахгүй нэ. Чи өөр хүнээс зөвлөгөө авсан дээр байхаа гэд хэлчихээрэй. Гэхдээ өнөөдөр би хэн нэгэн зөвлөгөө өгөх тухай эсвэл хэн нэгэн хүнээс зөвлөгөө авах тухай ярих гайгүй. Харин бидэнд эзэн Есүсийн өгсөн амлалтын тухай ярих болно. Бурхны авралаар тэр энэ амлалтаа бидний төлөө биелүүлсэн юм. Тиймээс өнөөдөр Христэд итгэсэн хүн бүр энэ амлалтыг хүлээж авсан юм. Ингээд хамтдаа Иоханы 16 дугаар бүлгийн 13-ыг харцгаая. Харин үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдна. Тэр өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ гэсэн байна. Үнэхээр ариун сүнс бол Есүс Христийн бидэнд өгсөн амлалт юм.
Эзэн Есүсийн амласан ёсоор ариун сүнс бидний дотор нутаглах болсон. Тэр бидний амьдралын бүхий шийдвэрийг хамгийн зөвөр удирдан чиглүүлэх чадвартай нэгэн тэр юм. Тиймээс ч эзэн Есүс хэлэхдээ Иохны 16-гийн 7-д "Гэхдээ би та нарт үннийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол туслагч та нар дээр ирэхгүй. Харин би явбал түүнийг та нар дээр илгээнэ" гэсэн юм. Есүс эзэн өөрөө бидний төлөө ариун сүнсийг илгээсэн болохыг бид эндээс харж болно. Тэгвэл эзэн Есүс бидний төлөө ариун сүнсээ илгээхдээ биднийг удирдан дагуулах, хөтөж болгохын тулд илгээсэн байна. Тэгэхээр бидний амьдралд ариун сүнсний хийдэг чухал үйлчлүүдийн нэг нь бидний гаргаж буй шийдвэрүүдийг удирдан чиглүүлж, бидний өдөр тутмын амьдралд биднийг хөтлөн дагуулах явдал нь байна. Ингэснээр бид амьдралдаа ноцтой алдаа гаргахаас сэргийлж, амьдралаа Бурхны хүслийн дагуу зөв зүйлд зориулах боломжтой болох юм. Тиймээс ч Библиэд ариун сүнсний тухай өгүүлэхдээ "Үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өд удирдана" гэсэн байдаг. Тиймээс бид аливаа шийдвэрийг гаргах бүрдээ ариун сүнсний удирдамжийг хүлээн авахыг эрмэлзэх нь чухал юм. Ингээд хамтдаа Иохны 16 дугаар бүлгийн 13-аас 14 дэх ишлэгийг харъя. "Харин үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өд удирдана. Тэр өөрөөсөө биш, харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг та нарт мэдүүлнэ." 14 дээр нь "Тэр минийхийг авч та нарт мэдүүлэх учир намайг алдаршуулна" гэсэн байна. За тэгэхээр энэ юу гэсэн үг болохыг би тайлбарлаж өгье. Товчхондоо бол ариун сүнс та нар дээр ирэхэд та нар юу хийх ёстойг чинь зааж өгөх болно гэж эзэн Есүс энд айлтсан байна. Есүсийн дагалдагч нар айд сандарч байсан. Хэрвээ та биднийг орхих юм бол бид яах болж байна? Бид юу хийх юм бэ? Бид юу хийх ёстойгоо яаж мэдэх болж байна? Бид таны 3 жил дагсан, та бидний 3 жил удирдсан. Одоо та байхгүй болчихвол бид яах болж байна? Тэд бүгд ингэж бодож байсан. Харин Есүс тэдэнд "Ариун сүнс та нар дээр ирэхэд та нар энэ тал дээр санаа зовох шаардлагагүй болно. Тэр та нарыг үнний замаар дагуулах болно. Тэр надаас хүлээж авсан бүхнээ та нарт илчлэх болно" гэж айлтсан юм. Тиймээс бид ариун сүнсний удирдамжаар аливаа шийдвэрүүдийг гаргах үед бидний шийдвэр эцэггүй ариун сүнс хамтаар оролцдог гэсэн үг байна. Тиймээс ч эзэн Есүс Иохны 16-гийн 14 дээр "Тэр минийхийг авч та нарт мэдүүлэх учир намайг алдаршуулна" хэмээн айлтсан байна. Өөрөөр хэлбэл ариун сүнс тэдний амьдралд орж ирэхдээ удахгүй юу болохыг тэдэнд илчлэх болно гэж хэлсэн юм. Учир нь маргааш нь гэхэд Есүс загалмайд цовдлогдох болно гэдгээ мэдэж байсан. Харин ариун сүнс тэдний дээр ирэхэд тэд Есүсийн загалмайн үхэл ямар учиртай байсныг бүрэн дүүрэн ойлгох болно гэдгийг Есүс мэдэж байсан. Тиймээс 15 дугаар ишлэлдэр "Тэр эцэгт буй бүхэн минийх. Тиймээс тэр минийхийг авч та нарт мэдүүлнэ" гэж би хэлсэн билээ гэж айлтсан юм. Өөрөөр хэлбэл ариун сүнсний удирдамжийг хүлээж авна гэдэг нь эцэг бурхан болон Есүс Христийн удирдамжийг хүлээн авч байгаа хэрэг байна. Тэгвэл ариун сүнс яагаад бидний хамгийн сайн хөтөж байж чаддаг юм бэ? Яагаад гэвэл ариун сүнс бидний дотор нутгалдаг. Тэр бидний тухай бүх зүйлийг мэддэг. Мөн бид хизээ хүссэн үедээ түүнтэй зөвлөдөх боломжтой юм. Ариун сүнс бидний дотор түр зуур байж байгаад явчихдаг юм биш. Тэр бидний дотор үргэлж хамт байдаг. Өнөөдөр бид гимнүглээр дүүрэн, Бурхныг үл тоогч, өөрсдийнхөө хүслийг дагагч нийгэмд амьдарч байна. Энэ нийгэмд хүмүүс бие биенээсээ зүсэн бүрийн зөвлөгөөг авч, Библийн бус, Христийн хүслийн эсрэг, Бурхны хүслийн эсрэг зөвлөгөөнүүдийг дагаж амьдарч байна. Гэтэл тэр бүх үмэн шууган дунд ариун сүнс бидний дотор байж, бидэнд хамгийн зөв, хамгийн сайн, хамгийн бурханлаг зөвлөгөөг өгсөөр байдаг юм. Өнөөдөр олон хүн сонины хуудсыг нээгээд дээр нь бичигдсэн од гаргисын зурхааг харж, түүгээр өөрсдөд нь хандсан Бурхны хүслийг таньж мэдхийг оролдож байна. Үнэндээ үүнээс өөр хий хоосон зүйл гэж юу л бол? Үнэндээ таны амьдралд ирээдүйд юу тохиолдохыг энэ дэлхий дээр хэн ч мэдэхгүй. Харин үүнийг мэддэг цорын ганц нэгэн бол Бурхан өөр юм. Таныг бүтээсэн тэр бүтээгч таны өнгөрсөн одоо ирээдүйг нэвт шувт мэддэг юм. Бодит байдал ийм байхад Христэд итгэгчид бид яагаад Бурханаас биш харин хэн нэгнээс эсвэл од гаригаас зөвлөгөө авахыг хүснэ гэж. Таны дотор ариун сүнс өөрөө нутаглан байхад юуны төлөө бид зурхаа эсвэл хэн нэгэн хүнд итгэж найдана гэж. Би танд нэг зүйлийг хэлье. Үнэндээ би ч зурхаад бичигдсэн байдагтай адил зүйлсийг зохиогоод бичиж чадна. Тэгээд би өөрийгөө үздэг хардаг хүн гэж тунхаглаад бичсэн зүйлээ танд уншуулбал та өнгөрсөн амьдралаа эргцүүлэн бодоод нэрээ миний амьдралтай тохироод байгаа юм шиг байна
гэж та бодох болно. Үнэн дээр хүмүүс өөрөө өөртөө энэ мэт зүйлсийг итгүүлдэг юм. Тийм учраас л бидний дотор оршигч ариун сүнс биднийг энэ мэт алдаа гаргахаас сэрэмжлүүлж байдаг юм шүү. Тэр биднийг бүхий л үнэн рүү хөтэлдэг. Эзэн Есүс бидэнд ийм гайхамшигтай хөтчийг амласан юм. Тэр биднийг хүчээр хаа нэгэн тийш жолоодохгүй. Харин тэр биднийг дотроос маань чиглүүлэх болно. Энэ биднийг зүйлийг бодож үзэх хэрэгтэй юм. Юуны түрүүнд Бурхан эцэг биднийг нөхцөл болзолгүйгээр хайрладаг. Тэр бидний бүтлгүүтлийг, бидний сулдруу байдлыг мэддэг. Бид тухайн зүйлийн талаар бүгдийг бүрэн гүйцэд мэдэхгүй атлаа. Чухал шийдвэр гаргах ёстой болдог гэдгийг Бурхан сайн мэддэг. Заримдаа бид огт мэдэхгүй зүйлсийн талаарч шийдвэр гаргах ёстой болдог. Үнэн дээр бид Бурхан биш учраас бүх үннийг хизээж бүрэн дүүрэн мэдэж чадахгүй. Тийм л учраас бүхнийг мэдэгч Бурханы сүнс бидний дотор нутаглаж, бидний мэрэгэн ухаанаараа удирдан чиглүүлэх шаардлагатай байгаа юм. Заримдаа бидний гаргасан шийдвэрийг үл итгэж хүмүүс ойлгодоггүй. Эрүүл сарвал ухаантай хүн ийм шийдвэр гаргахгүй шүү дээ гэж тэд гайхадаг юм. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ нь бид эрүүл сарвал ухаантай байх асуудал биш. Харин бид Бурханы бодол санааг мэдж түүний дагуу үйлдэх тэр ойлголт юм. Хамтдаа Библиэс харъя л да. Дуул номын 23 дугаар бүлэг дээр очих юм бол энэ бүлэг бол бидний хамгийн сайн мэддэг бүлгүүдийн нэг шүү дээ. Сонирхолтой нь энэ бүлэгт Бурхан өөрөө бидний хөтлөн дагуулах тухай 2 удаа өгүүлсэн байдаг юм. Хамтдаа Дуул номын 23 дугаар бүлгийн 1-3 дугаар ишлэгийг харъя. Эзэн бол миний хончин. Надад утгах зүйл үгүй. Ургамал ногоон бэлчээрт тэр намайг хэвтүүлж, усны дүлгөөн тийш тэр намайг хөтлөн, амин сэтгэлийг минь тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө та зөвийн замаар намайг хөтөлдгөө гэж хэлсэн байдаг. Энэ бол бидний амьдралыг хөтлөн дагуулахтаа амласан Бурханы амлалт юм. Энэ мэт амлалтууд Библиэд маш олон бий. Хамтдаа цөөн хэдээр нь аялаад харъя л да. Үргэлжлүүлээ Дуул номын 32 дугаар бүлгийн 8 дугаар ишлэгийг харах юм бол би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Нүдмэн чамайг ширтэн чамд зөвлөнө гэж хэлсэн байна. Мөн сургаалт өгс номын 3 дугаар бүлгийн 5-6 дугаар ишлэлдэр бүх зүрхээрээ эзэнд итэг. Бүү түшгэл өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгууг чинь шулуутгана гэсэн байдаг. Лук номын 12-ын 12 дээр юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт ариун сүнс та нарт зааж өгөх болно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энд ариун сүнс биднийг удирдан дагуулах болно гэдгийг маш тодорхой хэлсэн байна. Бурхан биднийг өөрөө хөтлөн дагуулах болно гэсэн амлалт Библийн маш олон газарт бичээстэй байгаа. Тэгвэл Бурхан яагаад ингэж амласан юм бэ? Яагаад гэвэл Бурхан бидэнд хамгийн сайныг хүсдэг юм. Тэр сайн сайхныг хүлээж авахын тулд бид зөвийг үйлдэж зөв шийдлүүдийг гаргах ёстой гэдгийг Бурхан мэддэг. Тиймээс л тэр бидэнд ариун сүнсээ өгсөн юм. Хамтаа Иохан номын 16 дугаар бүлгийн 13 руу очиод харъя. Харин үнний сүнс эрэхтээ та нарыг бүхий л үнэн өд удирдна. Тэр өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ гэсэн байна. Эзэн Есүс үнэхээр амласныхаа дагуу дагалдагч нартаа ариун сүнсээ өгсөн. Харин ариун сүнс тэднийг Бурханы хүслийн дагуу хөтлөн дагуулж байсан. Үүний олон жишээг бид Библиэс харж болно. Нэг тод жишээ нь Үлс номын 11 дугаар бүлэг дээр байгаа. Үлс номын 10 дугаар бүлэгт Петр харь үндэстэн Корнелийн гэрт очисон тухай нэгэн үйл явдал гардаг юм. Улмаар дараагийн бүлэг буюу Үлс номын 11 дугаар бүлэг дээр Петр Корнелийн гэрт болсон үйл явдал болон хэрхэн харь үндэстнүүдэд сайн мэдээг тунгасан тухайга Иерусалимийн чуулганы удирдагчид тайлбарлсан байдаг. Ингэхдээ тэрээр Үлс номын 11 дугаар бүлгийн 12-т инхүү хэлсэн байна. Эргэлзэлгүй тэдэнтэй явахыг сүнс надад хэлсэн юм. Надтай хамт энэ 6 ах トゥ явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очивоо гэсэн байна. Илч Петр энд өөрийн хийсэн алхмыг тайлбарлахдаа ариун сүнс надад тодорхой заавар өгсөн учраас би үүнийг хийсэн юмаа гэсэн байна. Хамтдаа Үлсийн 16 дугаар бүлэг рүү очие. Энд Илч Паулийн 2 дахь илгээлтийн аяллаа тухай гарч байгаа. Үлс номын 16 дугаар бүлгийн 6-д инхүү бичигдсэн байдаг. Аазад үг тунхлахыг ариун сүнс хориглосон тул тэд Фрүг болон Галатийн нутгаар дайран өнгөрч гэсэн байна. Энэ бол ариун сүнсний маш тодорхой удирдамжийг өгүүлсэн байна. Ариун сүнс тэдэнд битгий хий, битгий ийшээ яв гэж сануулсан байна. Тэгээд үргэлжлүүлээд унших юм бол 7 дугаар ишлэлдэр мөн Мусад ирээд битүүн явхаар завдан байтал Есүсийн сүнс зөвшөөрсөнгүй гэсэн байдаг. Энд ч мөн ариун сүнс тэдэнд тодорхой зааврыг өгсөн байна. Мөн Үлс номын 20 дугаар бүлгийн 22-23 дугаар ишлэлийг гаргаад харах юм бол Паул Ром руу явж байсан.
Ингэхдээ өөрт нь ямар их зовлон нүүрлэхийг ч мэдэж байсан юм. Анд нөхтөн түүнд энэ талаар сэрэмжлүүлж түүнийг зогсоохыг хүсэж байсан ч тэр ариун сүнсний удирдамжаар явхаас өөр аргагүй байдалд орсон юм. Үлс номын 20 дугаар бүлгийн 20-с 23 дугаар ишлэлдэр ийхүү бичигдсэн байдаг. Үз түгэ. Эдүгээ би Иерусалим руу сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрт хүлээж байгаа гэдгийг ариун сүнс надад гэрчилдэг юм гэсэн байна. Шинэ гэрээнд итгэгчид ариун сүнсээр удирдуулан амьдралынхаа чухал шийдвэрүүдийг гаргасан тухай олон жишээнүүдээс ердөө цөөн хэдийг нь л бид дүнгийн харлаа. Магадгүй та дотроо тэр хүмүүс чинь Христийн элч нар шүү дээ. Харин бид чинь жирийн итгэгчид гэж бодож байна уу? Тэгвэл хамтдаа Ромын 8 дугаар бүлгээр очие. Есүсийн элч нартаа өгсөн амлалтууд нь зөвхөн тэдэнд биш харин Христэд итгэгч бидэнд ч мөн адилхан өгөгдсөн гэдгийг бид эндээс харах болно. Энд ариун сүнсний үйлчлэлийн тухай өгүүлэхдээ зөвхөн элч нартай холбож биш харин бүх итгэгчтэй холбож тайлбарлсан байдгийг. За ингээд Ром номын 8 дугаар бүлгийн 14 дугаар ишлэгийг харъя. Учир нь Бурхны сүнсээр удирдуулж байгаа бүх нь Бурхны хөвгүүд юм а гэж хэлсэн байна. Энд мөн Христэд итгэгчид бид бүгд өдөр бүр Бурхны сүнсээр удирдуулан амьдрах ёстой гэсэн санаагч илэрхийлэн хэлсэн байна. Өөрөөр хэлбэл ариун сүнсээр удирдуулан амьдрах нь итгэгч бидний амьдралын хэв маяг байх учиртай юм. Үнэхээр Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авсан тэрл мөчид бид өөрийнхөөрөө байж, өөрийнхөө хүслээр бүхнийг хийх эрхээ алдсан юм. Эсвэргээрээ бид түүнийг дуулууртаа дагаж, түүний замаар түүнтэй хамт алхах ёстой хүмүүс болсон юм. Харин бид энэ бүхнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд бидэнд ариун сүнсний тусалцаа хэрэгтэй. Хамтдаа Иохан номын 16 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлийг харъя. Харин үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өд удирдна. Тэр өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг тэр надад мэдүүлнэ. Өөрт нь итгэсэн хүн бүрийг ариун сүнс үнэн өд удирдан дагуулах болно гэдгийг энд эзэн Есүс айлтсан байна. Цааш нь үргэлжлүүлээд Галаат номын 5 дугаар бүлгийн 16-ыг харах юм бол харин сүнсээр яв. Тэгвэл та нар махуудын хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ гэсэн байна. Христэд итгэгчид бид хэрхэн амьдрах ёстой гэдгийг Илч Паул энд маш тодорхой хэлсэн байна. Тэгвэл бид хэрхэн амьдрах ёстой юм бэ? Бид ариун сүнсэнд түшиглэн, ариун сүнсний удирдамжийг дагаж, ариун сүнсний хүч чадалт тулгуурлан өдөр бүр түүнийг даган амьдрах ёстой юм. Өглөөс эрэхтэй ч ариун сүнсний удирдамжийг гуйж, ариун сүнсний хүч чадлаар өдөр бүр, өдөржин Бурхны хүслийг гүйцэлдүүлэн амьдрах нь үнэндээ итгэвч бидний хувьд ердийн амьдралын л хэв маяг байх учиртай юм. Бид өглөөс эрэхтэй л сүнсний өвч зэвсгийг агсаж, авралын дуулга, зөвхт байдлын хуйг, үнний бүс сайн мэдээний бэлэн байдал, сүнсний сэлмийг агсаж, энэ бүхний дээр итгэлийн бамбайг барих учиртай юм. Мөн энэ бүхний дээр нэмээд бид үргэлж залбирах хэрэгтэй. Бид өглөө босохдоо л тэр өдөр бидэнд тохиолдож болзошгүй бүхэнтэй нүүр тулахтаа өөрсдийгөө бэлдэх ёстой. Ингэхдээ бид ариун сүнснээс тусламж гуйж, түүний удирдамж, мэрэгэн зөвлөгөөг эрэлхийлэх ёстой. Хэрвээ бид буруу зүг рүү явбал бидэнд анхааруулж өгөөч, ухаалаг шийдвэр гаргахад хөтлөн дагуулж өгөөч хэмээн залбирах хэрэгтэй. Тиймээс бид ариун сүнсээр бүрэн удирдуулсан итгэлийн дайчд байж чаднаа. Бурхан биднийг харахтаа хизээж Бурханаас алс хол байгаагаар хардаггүй юм. Тэр бидний Христийн дотор ариун сүнсний оршихуйг тээж, түүнтэй хамт алхаж байгаагаар хардаг юм. Үнэндээ биднийг юу ч Бурханаас салгаж тусгаарлах ямар ч боломжгүй юм. Тэр утгаараа бид өдөр бүр түүний оршихуйг мэдэрч, өдөр бүр бурханлаг амьдралаар амьдрахыг эрмэлзэх ёстой. Бурханлаг эрчүүд, эмэгтэйчүүд гэдэг бол өдөр бүр, хорон бүр эзэн Есүсийн оршихуйд алхаж буй хүмүүс юм. Тэр утгаараа ариун сүнсний удирдамжийг эрэлхийлж байгаа хүн гэдэг бол Бурханы бодол санааг асууж байгаа хүн юм. Харин амьдралынхаа аливаа шийдвэрийг гаргахдаа Бурханы бодол санааг илэрхийлж байна гэдэг нь тэр хүн өөрийгөө Бурханы оршихуйд алхаж байгаагаа мэдэж байдаг гэсэн үг юм. Тиймээс бид Бурханы ариун сүнсний удирдамжийг эрэлхийлэн амьдрахдаа сая бурханлаг амьдралаар амьдрч байдаг юм. Тэр цагт бид Бурханы буюу үнний замаар алхаж чадна. Учир нь эзэн Есүс өөрөө айлдахдаа үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өд хөтлөн дагуулна гэж хэлсэн штэ. Цааш нь Үлс номын 1:8-д ариун сүнсний талаар юу гэж өгүүлсэн байдаг вэ гэвэл хамтдаа харъя. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олно. Тэгээд Иерусалим, бүх Юдэ,
самаар тэрч байтугай дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болох болно гэж хэлсэн. Тэгэхээр ариун сүнс бидэнд хүчийг өгдөг. Тэгэхээр ариун сүнсийг бид хүлээж авсан юм бол амьдралынхаа бүхий л талбарт ариун сүнсээр бүрэн удирдуулахыг эрмэлзэх учиртай юм. Энд миний онцлохыг хүсэж буй өөр нэгэн чухал санаа бол ариун сүнс биднийг хөтлөн дагуулахдаа тодорхой зорилготойгоор хөтлөн дагуулдаг. Энэ зорилго нь 3 салаатай гэж би хувьдаа итгэдэг юм. Тэгвэл энэ 3 зорилго салаа нь юу юм бэ? Эхнийх нь ариун сүнс биднийг тухайн нөхцөл байдал донд буруу шийдвэр гаргахаас хамгаалахыг хүсдэг. Энэ бол түүний эхний зорилго. Бид аливаа нөхцөл байдал донд шийдвэр гаргахдаа нэг талаас хөнгөн хумгаа ханддаг. Нөгөө талаас бид хичнээн хичээсэн ч тухайн нөхцөл байдлын талаар бүрэн мэдээллийг авч чаддаггүй. Тиймээс бид хязгаарлагдмал мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах ёстой болдгийм. Тэгвэл ариун сүнс бидэнд хэрхэн тусалдаг юм бэ? Иохны 16-гийн 1-т эзэн Есүс айлдахдаа та нарыг бүдрүүлэхгүй тулд үүнийг би та нарт хэллээ гэсэн байдаг. Үнэхээр Бурхан биднийг бүдрэхгүй байгаасай гэж хүсдэг юм. Биднийг аливаа шийдвэрийг гаргахдаа буруу шийдвэр бүү гаргаасай гэж тэр хүсдэг юм. Тиймээс тэр биднийг буруу шийдвэр гаргаж бүдрэхээс хамгаалахын тулд Есүс бидэнд ариун сүнсээ өгсөн юм. Тиймээс ариун сүнс биднийг бүдрэхээс хамгаалж бүхий л үнэн рүү хөтлөн дагуулдаг байна. За тэгэхээр ариун сүнс биднийг хөтлөн дагуулдаг эхний зорилго нь бидний өдөр тутмын шийдвэртэй алдаа гаргахаас сэргийлэхийн тулд юм. Харин хоёр дахь нь ариун сүнс биднийг хөтлөн дагуулахыг хүсдэг нь бидний хувийн амьдралд хандсан Бурхны агуу зорилгыг бид гүйцэлдүүлэхийн тулд юм. Хамтдаа Эфес номын 5 дугаар бүлгийн 15-аас 17 гаргаад харах юм бол тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш. Мэргэн хүмүүсийн ёсоор хэрхэн алхаж бууга хянж бай. Өдөр хоног цөвөн тул цагийг үнэл. Тиймээс бүү мунхаг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаар гэсэн байна. Товчхондоо бол бидний амьдралд хандсан Бурхны хүсэл юу болохыг бид таньж мэдэх ёстой байна. Мэдээж бидний хүн нэг бүрийн амьдралд хандсан Бурхны хүсэл зориг харилцан адилгүй байдаг. Гэхдээ нэг зүйл дээр Бурхан бидний хүн нэг бүрт адил зүйлийг хүсдэг юм. Энэ бол бид ариун сүнсээр өдөрдуулан амьдрах явдал юм. За тэгэхээр ариун сүнс бидний дотор нутаглаж бидэнтэй өдөр бүр хамт байхдаа биднийг өөрийн хүслийн дагуу удирдан чиглүүлэхийг хүсдэг юм аа. Ингэснээр бид 3 зүйлийг ярьж байгаа. Нэгдүгээрт нь биднийг зөв буруу шийдвэр гаргахаас хамгаалахыг хүсдэг гэж ярьсан. Хоёрт нь бидний амьдралыг Бурхны хүссэн тэр потенциалд хүрэхийн тулд байдаг юм аа. Өөрөөр хэлбэл бид Бурхны хүслийн дагуух зөв шийдвэрийг гаргаснаар бидний хүн нэг бүрийн амьдралд хандсан Бурхны онцгой зорилгыг гүйцэлдүүлэх алхмыг хийж байдаг юм. Тэгвэл би танаас асууя. Та амьдралаа юуны төлөө зориулж байна вэ? Таны амьдрал хаашаа явж байна вэ? Та амьдралаараа юунд хөрөнгө оруулалт хийж байна вэ? Та юу хүсэж мөрөөдөж байна вэ? Энэ бүхэн чинь Бурхны хүсэл зорилготой нийцэж байна уу? Ариун сүнс таны дотор нутаглан байдаг нь таныг хамгаалж, таныг удирдан чиглүүлж, ухаалаг мэрэгэн шийдвэрлүү хөтлөн дагуулахын тулд байдаг юм. Тиймээс бидний дотор тийм агуу хөтөж байгааг мэдсээр байж, өөрийнхөөрөө шийдвэрүүдийг гаргаж, унаж бүдрэх нь мунхаг хэрэг биш гэж үү? Цаашилбал, ариун сүнс бидний хөтлөн дагуулахыг хүсдэг 3 дахь зорилго нь бидний амьдралд хандсан Бурхны туйлын зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд юм. Энэ бол бид Есүс Христтэй адил болон өөрчлөгдөх явдал юм. Хамтдаа Ром номын 8 дугаар бүлгийн 29-ыг гаргаад харах юм бол ингэж өгүүлсэн байдаг. Тэр өөрийн хүүг олон ах дүүсийн дунд ууган байлгахын тулд урдаас мэдсэн хүмүүсээ тэр бас түүний дүртэй адил болохоор урдаас мэдэж тогтоосон юм гэсэн байдаг. Тэгэхээр бидний дотор нутаглан буй ариун сүнс бидний хөтлөн дагуулахдаа энэхүү 3 зорилгыг дотроо тээж байдаг талаар үзлээ. Нэгдүгээрт тэрээр биднийг буруу шийдвэр гарган бүдрэхээс хамгаалахыг хүсдэг. Хоёрдугаарт тэр бидний амьдралд хандсан Бурхны өвөрмөц зорилгыг гүйцэлдүүлэхийг хүсдэг юм. Харин 3-дугаарт нь эцсийн дүндээ тэр биднийг Есүс Христтэй адил дүр төрхийн дагуу шинжлэн өөрчлөхийг хүсдэг юм а гэдгийг ярьлаа. Тиймээс эцэст нь би танд хэлье. Бид аливаа шийдвэрүүдийг Бурхны хүслийн дагуу зөвөр гаргах үедээ мөн бүрдээ алхамаар түүний хүү бидний эзэн аврагч Есүс Христтэй адил дүр төрхийн дагуу өөрчлөгдөн шинжлэгдэж байдаг юм шүү. Ариун сүнс бидний дотор оршихдоо биднийг Бурхны хүслийн дагуу хөтлөн дагуулахыг хүсдэг болохыг доктор Стенли бидэнд дахин сануулж байна.
Харин энэ бүхний эцсийн зорилго нь биднийг Есүс Христтэй адил дүр төрхийн дагуу өөрчлөхийн тулд байх нь. Тиймээс бид эргэн тойрондоо буй хүмүүст Есүс Христийг амьдралаараа гэрчлэн харуулж, энэ дэлхий дээрх түүний гэрэл мөн түүний давс нь байж чадах билээ. Тиймээс хамтдаа өдөр бүр ариун сүнсээр удирдуулахыг эрмэлзэн амьдарцгаая. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.